Сайн байна уу? Цэцгээ Life and Love Coaching podcast-д тавтай морилно. Энэхүү сувгийн маань онцлог. Бид хэнийг ч буруутгахгүй. Харин бидний дотоод зөрчлийг ил болгох асуудал бүхий үнэнтэй зөөлнөр бас зоригтойгоор нүүр тулах болно. Өнөөдрийн подкастын сэдэв маань араар тавилт ба өөртөө итгэх итгэлийн ан цав. Олон хүн энэ талаар ил яриад байдаггүй. Тэгсэн хэрнээ амьдрал дээр харахад маш олон гэр бүл яг энэ өвдөлтөд тэмцэж байгаа харагддаг. Энэ бол араар тавилт, түүний дараа үлддэг, чимээгүй биднийг мэрж байдаг өвдөлт буюу өөртөө итгэх итгэлийн ан цав юм. Хайртай хүндээ хуурдах гэдэг бол зөвхөн гомдол биш. Энэ бол сэтгэл зүйн маш гүнтийн цочрол. Яг энд бол бидний итгэж байсан бүх итгэл нуурж бодит байдлаар эргэлзэх мэдрэмж гэдгийг авч эхэлдэг. Тийм ч учраас сэтгэл судлалт үүнийг урвалтын траума гэж нэрлэдэг. Betrayal trauma гэж та нар сонсч байсан байх тийм ээ. Энэ таны аюулгүй байдлын суурь итгэлийг устгаж PTSD Монгол хэлэнд яг гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй төстэй тийм шинж тэмдгүүдийг үүсгэдэг учраас маш их өвдөлт өгдөг гэж үздэг. Яг өнөөдрийн подкастаар би чамайг хүчтэй бай хүн бүхэн даваад гардгийн гэж сургахыг хүссэнгүй. Аль эсвэл мартаач тэгэл наад залууга наад хүүхнээ март гэж би чам тулгамааргүй. Ямар ч шийдвэр гаргаасаа бэ гэж би чамаас хүсэхгүй. Харин энэ бүхний ард, энэ чиний өвдөлтийн ард яг юу болоод байгааг, ягаад чи энэ өвдөлтийн уул бууруугаас болоод өөрийгөө буруутгаад эхэлдэг вэ гэдгийг л хамтдаа тайван харъя хэмээн шийдлээ л дээ. За тэгэхээр хууралт өөртөө итгэх итгэлийг яаж эмтлээд байдаг юм бэ гэдэг сэдэв бол бидний өнөөдрийн ярих хамгийн том сэдэв. Хуурдагдсны дараа яах вэ? Ихэнх хүн хамгийн түрүүнд өөрөөсөө буруугаа хайж эхэлдэг. Энэ бол зүгээр нэг бодол биш байхгүй. Өөрийгөө зүгээр чив чимээгүйхэн шийтгэхэд байгаа үйл явц гэж хэлж болно. Тэгэхээр хүн өөрийгөө буруутгах тойрог гэдэгт орчдөг. Надад л ямар нэг дутагдал байсан байх. Би энээс илүү сайхан, илүү өөртөө анхааралтай байж болох байсан. Тэгээг бол ингээд манай нөхөр эсвэл эхнэр намайг хуураад ийм зүйл болохгүй байх байсан багт. Би л энэ хүний хувьд одоо секстэй байдаг байна уу? Гадаад үзмжээрээ байдаг байна уу? Оюун бодлогоороо байдаг байна уу? Тийм ээ. Хангалтгүй байсан учраас энэ өөр хэнийг нэг сонгож гэх мэтэр тухайн хүнтэй өөрийгөө харьцуулах энэ үйлбэрүүд бидний толгойд үргэлж эргэлдэж эхэлдэг байх. Инхээр бид өөрийгөө буруутгадаг тийм тойрог хэлбэрт ороод эхэлдэг. Магадгүй чи өмнө нь ингээд өөрийгөө толинд харахтаа өөрийгөө яг байгаагаараа хараад би ч гэсэн хайрлагдах ёстой эмэгтэй шүү эсвэл эрэгтэй шүү гэдэг тийм мэдрэмжийг мэддэг байсан байж магадгүй. Гэтэл яг юм өөртөө итгэх итгэл гэдэг юм байхгүй болоод ирэх үед толинд харах бүртээ өөрөөсөө зөвхөн хайдаг болчихдог. Миний биш ч дээ. Миний зан ааш ерөөсөө л юм муухай юм да. Хөөх зайл би ямар их өрчлөөтэд хөгшрөөв. Аль эсвэл би ямар ч эмэгтэйлэг биш юм байна. Эсвэл эрэгтэйлэг биш юм байна гэх мэтэр тийм ээ. Өөрийнхөө мөн чанар, дур булан байдал гэд өөрийнхөө бүх зүйлд чи эргэлзэж эхэлдэг байхгүй. Тэгээд тэр хүн надаас юугаараа илүү байсныг ингээд хайж эхэлнэ. Тэгэн гот яах вэ? Би өөрийгөө хамгийн муу хувилбар мэтэр харж эхэлнэ. За яг энэ үед бид нар өөрийгөө буруутгах тойргоос гарч чадахгүй байгаагийн нэг хэлбэр болж байгаа. За тэгээд өөрийгөө буруутгах тойргоос гарч чадахгүй болоод ирэхээр хүн өөрийнхөө зүн совинд хүртэл эргэлзээд эхэлдэг. Би яагаад энэ бүхнийг анзаараагүй юм бол? Миний зүн совин худлаа байсан юм байх. Би яагаад ер нь анханасаа ийм муу хүнд итгэчих вэ гэх мэт асуудлууд ингээд чамайг зовоогоод ирэх тусам чи өөрийгөө хамгийн тэнэг би юу ч мэддэггүй юм байна да ямар гиний юм бэ гэх мэтэр өөрийн ухаан тэгэхэд яг би дээрээ гарч байгаа тэр мэдрэмжтэй итгэх итгэл чинь байхгүй болоод эхэлж байна. За тэгэхээр сэтгэл зүйн үүднээс авч үзвэл араар тавилт буюу энэ урвалт гэдэг юм нь харилцааны суурь итгэл аюулгүй байдлыг нэгд оросд хайшчдаг байна. Ингэснээр миний хайртай хүн надад үнэн ч байна. Би аюулгүй гэсэн өнөө миний нөгөө ертөнцийг үзэх үзэл тийм суурь итгэлүүдийг мань хөндлөнгөөс ингээ бүр нураагаад хайчдаг байна. Сэтгэл судлаач Jennifer Freud гэдэг хүн тийм ээ яг энэ урвалын траума гэдэг теорийг тайлбарлахдаа тархины стресс хариу урвалыг идэвхжүүлснээр маш удаан үргэлжилдэг буюу энэ тэмцэх, зүхтах, царцах гэдэг энэ стрессийн үед үзэгддэг үйл явцууд маш удаанаар үргэлжилдэг. Тиймээс энэ траума байдалд ортгоо гэж тайлбарлсан ба.
Тэгэхээр энэ бүхнээс харахад энэ бол сурал дорой байдалтай ердөөсөө холбоогүй юм ба. Чи өөрийгөө яг өмнөх шигэ хүчтэй, тийм ээ? Өнөө нэг одоо цог золбоонд гэрэлтсэн хүн байха бэлчгсэн мэт ингээд мэдэрч эхэлдэг. Тэгснээр чи сул дорой болчихсон гэсэн үг ерөөсөө биш. Энэ бол бүх хүний хувьд, бүх одоо тийм ээ амьд амьтны хувьд аюулгүй байдал гэдэг юм ганхаад ирэхээр, суурь нь ганхаад ирэхээр гардаг хамгийн энгийн байгалийн хариу үйлдэл гэдгийг чи олоод мэдэрчих юм бол хамгийн ихний өөрийгөө ойлгох ойлголт үүсч эхэлж байгаагийн нэг тэмдэг юм шүү. За дараагийн асуулт бол яагаад ер нь ийм муухай өөртөө итгэх итгэлийн ан цав үүсдэг юм бэ гэдэг талаар бүгдээрээ ярилцах нь чухал юм ба. Тэхийн тулд би чамаас яг одоо нэг асуулт асууя. Чи өөрийн үнд сэнийг юугаар хэмждэг байсан бэ? Одоо чи нэг хорхон зур өөртөө бодоод үзтээ. Чи өөрийн үнд сэнийг юугаар хэмждэг байсан бэ? Маш олон хүн тийм ээ өөрийгөө хин нэгэнд хайрлагдж байна уу? Аль эсвэл тэр хайрлсан хүндээ үнэнч байна уу? Энэ бүхнийхээ улмаас тэр хүн намайг үргэлж ингэж сонгож, намайг нэг номерт тавьж чаддаг байна уу гэдгээр өөрийнхөө үн цэнийг тодорхойлоод эхэлчихсэн байдаг. Энэ яг бидний өнөө ямар нэгэн байдлаар хин нэгэнд өгч байж буцааж авнаа гэдэг ийм нэг буруу итгэл үнэмшилтэй холбоотой байдаг л да. Буруу сурсан итгэл үнэмшил гэж болно тийм ээ. Тэгэхээр чи өөрийгөө маш сайн хань, халамжтай нэгэн гэж итгэж яг энэ дүр төрхөөр бахархдаг байлаа гэж бодъё. Гэтэл өнөө хүн чи өөр сонголт хийх үед өнөө чиний тэр бахархал, өөрийгөө үнэлэх үнэлэмж тэр чигтээ нураад унчихдаг байхгүй. Учир нь чи тэр хүний нүдээр өөрийгөө удаан харчихсан байдаг. Тэр хүнд одоо тоогдохын тулд, тэр хүний хувьд сайн эхнэр, сайн нөхөр байхын тулд бусдын жишгээр чи өөрөөр хэлбэл бусдын нүдээр өөрийгөө харах үед чамд яг энэ мэдрэмж гардаг. Энэ мэдрэмж гарах үед чи өөрийн үнд сэнийг бусдад тоогдох хэлбэрээр хэмждэг гэсэн үг болчихж байгаа. Яг үүнээс үүдэлтэй би хангалтгүй юм байна шүү дээ гэдэг дүгнэлтийг гаргаж эхэлдэг. Тэр хүн чамайг тоохоо болоод ирэхээр тэр хүн хоёр дахь хүн сонглоо гэхээр тийм ээ тэр хүний нүдэнд чи хангалтгүй болсон мэт санагдаад эхэлж байгаа. Тэгтэл яг энэ байдлаар чи өөрөө өөртөө тэр дүгнэлтийг өгч өгдөг. Хэрвээ бид тэр бүсгүйгээс аль эсвэл тэр залуугаас нь илүү тийм ээ тэр өнөө 3 дахь холбоо харилцаа үүсгэсэн тэр хүнээс нь илүү царайлаг, илүү түүнээс илүү амжилттай нэгэн байсан бол тэр надаас явахгүй л байх байсан да гэдэг яг энэ бодол чи өөрийнхөө үнд сэнийг бусдын гарт атгуулсан байгаагийн илрэл юм ба. Энэ утгаараа яг чиний аюулгүй байдал, газар хөдлөлт гэдэг юмд өртчихдөг байхгүй юу? Тэгэхээр хайртай хүнээс ирж байгаа энэ урвалт буюу тийм ээ нууц амраглалын холбоо гэдэг нь сэтгэл зүйн газар хөдлөлт гэдгийг үүсгэж эхэлдэг. Энэ нь зөвхөн чиний итгэлийг эвдээ зогсохгүй. Би аюулгүй хүн шүү гэсэн тийм дотоод мэдрэмжийг чи үндсээр нь ганхуулаад эхэлж байгаа. Тэгэхээр чи бага насандаа ямар нэгэн аюулгүй холбоо тогтооход хэцүү байсан, эсвэл өөртөө эргэлздэг нэгэн байсан бол хууралт яг одоо чиний тэр хуучин шархыг улам сэтрээгээд улам гүн болгодог гэсэн үг. Бид хүүхэд насандаа байхдаа өөрийн мэдлгүй ямар нэгэн байдлаар аюулгүй холбооны тийм гэмтэл гэдэг ямиг багсаг авсан байдаг. Энэ утгаараа энэ одоо хууралт энэ бол бидний тэр яг тэр одоо гэмтэлтээр наацсан байсан шархны лентийг хуу татаж хаяа тэр хуучин шархыг минь улам сэтрээгээд улам гүн болгодог гэж ойлгож бас болж байгаа. Тэгэхээр бид нар үүнээс үүдэлтэй тийм нэг бодит байдлын гажуудал гэдэг юм руу орчихдог. Урвалт нь яг үнэндээ тийм ээ бодит байдлын мэдрэмжийг эвдээд эхэлдэг. Чи өнөө өөрийн итгэж байсан ертөнцийн хуурамч байсныг мэдрэх үедээ би ч гэсэн юу ч мэдэхгүй юм да. Хинт ч идэх аргагүй юм биш үү гэсэн ийм нэг муухай үл итгэх байдлын тойрогт ороод ирдэг. Энэ үед чиний тарих өнөө тийм ээ зүхт, аль эсвэл хөлд, аль эсвэл тэмц гэсэн нэг тийм стрессийн хариу үйлдэлд ороод удаан хугацаанд маш их төгшүүртэйгээр ингээд төгшүүртэй байдлаа хадгалаад эхэлдэг. Гэхдээ чи энэ үед нэг юм би санаасай гэж би чамд хүсэж байна. Энэ юу вэ гэхээр энэ мэдрэмж хин нэгний сул дорой байдлыг илэрхийлдэггүй гэдгийг би чамд дахин хэлье. Өөрөөр хэлбэл чи буруу хүн бишээ. Чи сул дорой хүн бишээ. Энэ бол хуурам эхлэлтэд өртсөн бүх хүний байгалийн хэвийн хариу үйлдэл юм а гэдгийг үргэлж санаарай. За тэгвэл одоо ингээд нэгэнт өөртөө итгэх итгэл гэдэг юм аа шал дээр буугаад ийм болчихсон үед урвалт гэдэг ямиг амссны үед бид нар одоо тэгвэл яаж өөртөө итгэх итгэлийг алхуурхан сэргээх вэ гэдэг талаар
ярьсан нь дээр баг. Хамгийн нэгдүгээр алхам бол бид нар өөртөө байгаа тэр мэдрэмжийг нэрлэж зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй тийм ээ, чи өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж чаддаггүй хүмүүс дээр ажиглаад байхад бүх мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байсны улмаас тэд нар нь үхэшгүй муухай дүрээр эргэж ирдэг гэж хэлдэг. Энэ үед бид нар уураар илэрхийлж ирдэг. Өөрөөр хэлбэл хэрүүл, тэмцлэр илэрхийлж эхэлдэг. Тэгэхээр яг өөртөө байгаа энэ мэдрэмжээ нэрлэл, тийм ээ? Уур байна уу? Гомдол байна уу? Яг энэ уур гомдлын ард юу нуугдаад байгаа юм? Гониглол байна уу? Уйтгар байна уу? Аль эсвэл чи ичхүүрийн мэдрэмжтэй байгаа юм уу? Гэт бүх хүнд мэдрэмжүүдээ нэрлэлт сур. Ингэж мэдэрч байгаа нь миний буруу юм да гэж ерөөсөө битгий өөрийгөө шүүмжил. Зүгээр л энэ мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөх гэдгээс бидний хамгийн анхны алхам эхэлж байгаа. Тэгэхээр травмагийн шинжүүдийг ямар нэгэн байдлаар үгүйсэхгүйгээр бид нар өөрийн мэдрэмжийг нэрлэлт сурахаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ миний буруу биш гэж хэнийг нь батлах гээд ингээд оролдоод байх явдалгүй, зүгээр өөрийгөө ямар нэгэн байдлаар үнэлэлтгүй, дүгнэлтгүйгээр хөөх би чинь ямар их ууралж байна. Нэрэл тийм ээ, хинч намайг хуурахгүй гэж бодож явж идэл миний нөхөр намайг хуурчлаа шүү дээ. Би чи энэ бүхний ард ичээд байгаа юм биш үү? Эцсэндээ уур хүрээд байгаа юм биш үү? Гэх мэт энэ бүх мэдрэмжээ нэрлэл өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч сурах нь бидний итгэрлийн эхлэл болоод ирдэг. За энийг яах вэ гэхээр амьдралд ойр нэгэн жишээгээр тайлбарлая л да. Чи өдөрт 10 минутыг зөвхөн ингээд сэтгэл хөдлөлөө ингээд журналинг буюу scribing гэж бас нэрлэдэг тийм ээ. Сэтгэл хөдлөлөө бичгэд нэг зориулаад үзээрэй. Би өнөөдөр маш их гонигтай байна. Учир нь миний хайртай хүн намайг хуураад юу гэдгийг тийм ээ 3 дахь хүнийг хайртай хүнээрээ сонгосон учраас энэ намайг маш их өвтгөлөө. Гэх мэтэр ингээд өөртөө энэ бүхний хүлээн зөвшөөрөд цаасан дээр хараар буулгаад ирэх үед тэр мэдрэмж чиний дотор биш. Яг энэ цаасан дээр үлддэг байхгүй юу? Яг энэ утгаараа чамайг багч болов амсгийлэгдэг. Чиний тархинаас гараад цаасан дээр буугаад ирэх үед чамайг амсгих боломжийг өгдөг. Тэгэхээр нэгдүгээр алхам мэдрэмжээ нэрлээд хүлээн зөвшөөр гэж байна. За хоёр дахь алхам болохоор өөрийгөө буруутгаж байгаа бүх бодлыг тийм ээ өөрөөсөө буцааж асууж эхэл. Сорж эхэл гэсэн үг. Өөртөө ингээд тий чаленж зарлах нь шүү дээ. Надад л дутагдал байсан учраас тэр надаас явчлаа да гэдэг сөрөг бодлуудыг бид нар бүр санаатайгаар бид нар эерэг бодол руу хөрвүүлэн өөрчлөх алхмуудыг хийн. Яагаад гэвэл энэ хууралт бол чиний үн цэнийн тусгал өрдөөсөө биш. Энэ хүний л сонголт байсан байхгүй юу? Энэ хүний травма буюу хүүхэд насны ямар нэгэн алдаа юу ч гэдгийг өөртөө итгэлгүй байдал юу ч гэдгийг тэр бүхэнтэй холбоотой тэр хүний сонголт байснаас биш. Чиний үн цэнтэй ерөөсөө холбоотой биш юм байна. Тэгэхээр чи толны өмнө зогсоод өөртөө би үн цэнтэй эмэгтэй, би хайрлагдах эрэгтэй эмэгтэй, аль эсвэл тийм ээ би үн цэнтэй хайрлагдах эрх бүхий эрхтэй гэдгээ өөртөө хэлж ингээд бүр ингээд амнаас ч гарахгүй байвал хідэн удаа хэлээд үз. Хідэн удаа хэлсний эцэс чиний тархи тэрийг ингээд өөрийн болгож авах боломжтой болдог. Тэгэхэд магадгүй ихэндээ ингээд маш учир утгагүй мэт санагдаж болно тийм ээ. Тэгэхдээ хамгийн бага хугацаа 21 хоногийн турш чи яг өөртөө толиндоо ороод өглөө ингээд бицс гэж нойлын өрөө орох болгондоо торилуугаа хараад би хангалттай, би хүчирхэг эмэгтэй, би хүчирхэг эрэгтэй гэдэг ингээд өөртөө хэлээд байх тохиолдолд чи өөрийгөө ингээд илүүгээр үнэлж эхэлдэг тийм нэг гоё туршлага гэх юм уу тийм ээ, тийм юм маш их байгаа юм. Тэгэхээр энэ өөрийгөө буруутгаж байгаа тэр бүх бодлуудаа өөрөөсөө асуу. Би нэр үн цэнгүй эмэгтэй юм уу гэх оронд би ч өмнө нь маш их үн цэнтэй эмэгтэй байсан шүү дээ гэдгийг мэдэрч байгаа бол яг тэр үгээ өөртөө ил. Би хайрлагдах эрэгтэй үн цэнтэй эмэгтэй шүү дээ гэдгээ. За дараагийн алхам 3 дугаарт амьдралынхаа суурийг тогтворчуулнаа. Энэ бол өөрийгөө хайрлах гэж бидний хэлээд бидэд анхаарах гэдэг юм ийн. Физик эрүүл мэнд бол бидний сэтгэл зүйн итгэлийн суурь гэдгийг үргэлж анхаар. Энэ юунаас эхэлнэ гэж зүгээр нэг энгийн өдөр тутмын тайван унтах, хооллох, өдөр тутмын өөртөө хэрэгтэй хөдөлгөөнийг хийх зэрэг энгийн дадлуудаас бүрддэг гэж боддоо. Яагаад хөдөлгөөн хийснээр бид өөртөө бий болсон тийм ээ стрессийг ингэж хөдөлгөөнд оруулснаар өөрөөсөө зайлт юм бэ гэдгийг та нар бол мэдж байгаа. Бидний энэ бие махбод зөвхөн энэ хайрын харилцаа буюу энэ хосын харилцаа гэдэг юм зориулагддаг байдаг юм а. Бид чинь өөртөө бас хэрэгтэй байдгийг бид энэ бие махбод сэтгэл санаанда ойлгуулж эхлэх хэрэгтэй бол. Тэгэхээр өдөр болгон тийм ээ чи хизээч биеийн тамир хийдэггүй нэгэн байсан бол зүгээр л гэрээсээ гараад зүгээр л 20 минут байраад хориоч болсноо алах. Йог хий, фитнест яв энэ төр гэж би та нараас тийм ээ хизээч хийдэггүй хүмүүсээс тийм юм би шаардахгүй. Зүгээр л өөрийгөө ингэж бодлоос салгахын тулд
байраа ториол алхаж байгаа. Байраа тойроод алхаж байхдаа бодлоосоо өөрийгөө салгахын тулд одоо өөртөө тохиолдож байгаа бүх юмыг анзаарч хэл. Хажуугаар явж байгаа хүнийг анзаарч хэл. Өө энэ эмэгтэй инээж. Өө энэ эмэгтэй инээгээг байна. Аль эсвэл хажуудаа байгаа хүүх эндний гоё цэцэг ургачихсан биш. Хавруулж эхэлж байгаа юм бах та. Аль эсвэл хөрхидөө энэ нохоо гадаа их даарч байгаа байх та. Энэ хүүтэн өвлөр гих мэтэр ингээд орчин тойронд анхаарал халамж ингээд тавиад хин нэгэнд би хэрэгтэй шүү дээ гэдэг энэ мэдрэмжийг аваад ирэх үед бид яах вэ? Зүгээр л одоо тархиныхаа стрессийг намдаагаад төгшүүрээ бууруулж эхэлт юм а. Энэ бол чамд маш их хэрэгтэй тийм алхам байдаг. За тэгвэл одоо дөрөвдөх дараагийн алхам байна. Өөртөө зориуд цаг гаргаад хоббигоо сэргээ. Өөрийгөө ямар нэгэн хин нэгэн чамайг хуураад ингээд урвалт хийгээд байгаад байгаа. Үүнээс одоо тийм ээ тусад нь хүн гэдгийг мэдрэх нь чухал гэдэг л та. Тэгэхээр чи өмнө нь юунд дуртай байсан бэ? Чи энэ хүнтэй суухаас өмнө энэ хүнтэй хайрлаж дурлалцахаас өмнө юунд дуртай байсан бэ гэдгийг өөртөө нэг сэргийх гээд үз. Магадгүй чи маш ном уншдаг, зураг зурдаг. Эсвэл зүгээр л ингээд тийм ээ чимээгүй ингээд бясалгадаг нэгэн байсан уу? Тэгвэл тэр бүхнийг хийх гээд орол. Тэгэхээр өдөрт нэг 10-аас 15 минутыг бүр ингээд хэрэгээр өөртөө зориулаад би өөрийгөө орхиогүй шүү гэдгийг өөртөө мэдрүүлэх юм бол өөртөө өгч бэ, өөртөө биедээ итгэж байгаа итгэлийн маш том дохио болдог. Энэ бүхнийг тийм ээ саяны 4 алхмыг ингээд чи баг багаар хийх үед аажмаар ингээд чамд итгэл гэдэг процесс явагдаж эхэлдэг. Тэгээд яг энэ бүхэн цаг хугацаанаас биш, яг үнэндээ чиний өдөр тутмын хийж байгаа жижиг үйлдэл өөрийгөө энерги сэтгэлээс хамаардаг. Зарим хүн яах вэ? Энэ бүхнийг хийлгүй ингээл нөгөө гонигтай бодол, өвдөлттэй ингээд тохиолдлороо өөрийгөө дүгнснээсээ болоод яг тэр хэсэгтээ гацчихдаг байхгүй? Яг тэр хэсэгтээ гацснаасаа болоод хүн яах вэ? Бүр одоо юу гэдгийг дараагийн хүнд эмгэггүйдэд хамрагдаж эхэлдэг. Тэгэхээр чи энэ бүхнээс өөрийгөө холдохын тулд ийм жижиг ямыг өөрийн зүгээс хийх боломжтой байдаг. За тэгэхээр тэрний дараа яадаг ч гэсэн чи мэрэгжлийн зөвлөгөө гэдэг ямыг бас авах хэрэгтэй. Мэрэгжлийн зөвлөгөөг авснараа хүмүүс маш хурд энэ замыг товчлох тийм нэг гоё алхмыг хийчихдээ шүү. За тэгэхээр нэгэнт би ингээд одоо хууртчлаа. Өөртөө итгэлээ алдцсан үед би өөр нь одоо ирээдүйд дахин итгэж чадах болов уу гэдэг энэ асуултыг маш олон хүн асуув. Хэдийгээр яг одоо чамд хин нэгэнд тэр тусмаа тийм ээ эсрэг хүсний хүндээ хизээж итгэж болохгүй мэт санагдаж байгаа боловч энэ ертөнцийн бүх хүмүүс хууралт хийдэггүй юм аа. Тэр хууралт хийсэн хүмүүс бол зөвхөн тэр өөрсдийн сонголтыг хийж байгаа хүмүүс гэдгийг бодоорой. Тэгэхээр энэ уралт гэдэг юмны дараа бол бидэнд сэтгэл хөдлөлийн сэтгэл зүйн маш том травма гэдэг юм үүсдэг. Тэгвэл энэ яг энэ итгэл алдах тойрогт орсон хүмүүс энэ бол хэвийн мэдрэмж буюу энийг травмагаас гарах алхам болгож чи ашиглаж болно гэж хэлж болно. За тэгвэл итгэл одоо хаанаас эхлэх юм бэ гэх юм бол итгэл өөр хүнээс эхэлдэг юм аа. Чи энэ хүнээс салаад өөр хин нэг сонгосноор өөртөө итгэл гэдэг юм нэмэгдүүлнэ гэж байдаггүй. Итгэл гэдэг юм бол яг өөрөөс эхэлдэг. Тэгэхээр яхаа урвалт гэдэг бол чиний өөрийн зүүн совин шийдвэр гаргах чадварт итгэлийг чинь хамгийн ихээр эмтэлчихдэг байхгүй юу? Тиймээс ирээдүйд чи яг үүндээ өөрийгөө хамгаалахын тулд би өөрийн зүүн совиндоо дахин итгэж сурч чаднаа гэдэг суурийг л бий болгох нь хамгийн чухал байдаг. За тэгвэл зүүн совингоо тохируулахын тулд яах вэ гэхээр би өмнө нь ингээд хин нэгэнд итгэснээр хууртагдсан маш хүн дээр гэмтсэн хүн шүдэгээ бодож байж болох юм. Хэн бол чи одоо яг үндэ тэр гэмтлээс илүү их туршлага, илүү сонор соргог болсон л хүн гэж өөрийгөө бод. Ирээдүйд ямар нэгэн шинэ харилцаа эхлэхээс өмнө үнэнч байдал миний хамгийн суур хэрэгцээ байсан шүү өмнөх байдлын өмнөх харилцааны хувьд гэдгийг мэд. Аль эсвэл одоо өөрийгөө хуурсан тэр эмэгтэйтэй, тэр эрэгтэйтэй дахин харилцаа үүсгэхийн тулд үнэнч байдал миний маш том суур хэрэгцээ байна. Тийм учраас энэ суур хэрэгцээ надад маш их чухал учраас энэ суур хэрэгцээг минь дахин эвдүүлэхгүй гэсэн байдлаар би чамтай дараагийн харилцаа холбоог үүсгэж болж байна гэдгээ тэр хүнтэйгээ ярилцаж хил хэмжээ хязгаар гэдгийг тогтоож сурах юм бол энэ бүхэн чиний шинээр эхлэх хүч байх болно гэдгийг би чамд хэлье. За жишээлбэл дараагийн амьдралд хэн нэгэн хүн ороод ирэх юм бол энэ намайг аврагч гэж бодсондоо дараагийн шинэ харилцааг аль эсвэл тэр хүн ингээд тийм ээ чамайг гомдоосон хүн чамайг гуйгаад уйлаад өстө үнэхээр шалдаа буух тохиолдолд
Хөөхөд одоо энэ ингэсэн юм чи буцъя да гэдэг байдлаар одоо сохроор буцаж харилцааг эхлүүлэх биш, харин өөрийнхөө зүн совингоо сонсоод өөртөө эргэлзээ төрүүлж байгаа жижиг боловч зүйлийг анзаарч түүнийгээ яг тэр хүнтэй нээлттэй харилцаж ярилцаж чаддаг болох юм бол чи өөртөө итгэх итгэл гэдэг юм нэмж байгааг нэг шинж. Маш олон эмэгтэйчүүд, маш олон эрчүүд яг ингээд ямар нэгэн байдлаар хосын харилцаа гэдэг юм нураад ирэх үед юу гэж хэлдэг вэ гэхээр миний зүн совин яг надад хэлээд байсан юм аа. Энэ хүн чам тохирохгүй хүн шүү гэдгийг хэлээд байсан. Би тэгээд энэ бүх зүн совингоо үнэхээр баг өөрөөсөө нуучихсан байсан юм билий. Анханасаа энэ хүн хэлсэн л бол хэлсэн байдгийм биш үү? Миний зүн совин мэдэрчийн биш. Мэдэрдэм биш үү гэдгийг маш олон эмэгтэйчүүд эрчүүд хэлдэг. Яг хуурцсны дараа буюу хосын харилцаа задраад ирэх үед. Тэгэхээр одоо тэгвэл чиний энэ ярилцах ёстой сэдв байснаас биш нуун дарагдах сэдв биш вэ чи. Тийм учраас ярилцаж ил гаргаж чадах юм бол дараагийн амьдралын чинь олон жилүүдийг яг энэ хэлсэн ярилцсан зүйл аврах болно. Тийм учраас хамгийн түрүүнд харилцааг нуун дарагдвал сохроор эхлүүлэх биш, зүн совингоо сонсож эргэлзээ төрүүлж байгаа бүх зүйлийг ярьж эхлэх юм шүү гэдгийг өөртөө анхааруулаарай. За тэрний дараагийн хувьд бол итгэл яаж үүсдэг вэ гэхээр өөрийгөө өвчлснаас эхэлдэг юм аа. Чи буруугүй, чи муу байсан учраас тэр хүн чамайг хуураагүй. Чи зүгээр л энэ хэцүү хүн туршлагыг туулсан, одоо түүнээс амьд үлдсэн, туршлагатай болж үлдсэн нэгэн гэдгээр өөрийгөө хараасай гэж би хүсэж байна. Бүх хүн өөрийгөө буруутгаж эхэлдэг. Энэ бүхнийг мэдэх ёстой байтал чи мэдсэнгүү. Ийм ичхүүргүй, ийм гин буруутай байдалд өөрийгөө оруулсандаа өөрийгөө хүн гэж буруутгаж эхэлдэг байхгүй юу? Тэгтэл энэ процесс бол хувь хүний онцлогоос хамааран удаан үргэлжилж болно. Заримдаа 6 сар түүнээс ч дэш үргэлжилдэг. Тэгэхээр би та нарт хэлсэн энэ бүх зүйлийг ямар нэгэн байдлаар арай хурдан өвдөлтийг дуусгая, арай хурдан зөв чиглүүлэх гэвэл бидний хийж чадах хамгийн гол юм бол мэрэгчлийн дэмжлэг. Яг тэр үедээ зөв чиглүүлэх арга техник бүхий коуч байна уу, сэтгэл зүйч байна уу, тийм эрүүл харилцаа бүтээх чадвартай хин нэгнийг одоо мэрэгчлийн зөвлөгч болон урин дуудаж оруулаарэ гэж би та нарт хэлэх байна. Тэгэхээр энэ хүү яриагаараа би чамд багч гисэн тайвшрал, өөртөө итгэх итгэлийг өгөхийг зорилоод хэрвээ тэгж чадсан бол энэ удаад миний зорилго биелж байгаа. Би бүх ийм байдалд байгаа бүх эрчүүдтэй, бүсгүйчүүдтэй зөвлөхөд өөртөө зөөлөн хандаарай. Чи өөрийгөө хайрлах хайр, өөртөө итгэх итгэл гэдэг зөвхөн өөрийгөө хайрлах, өөрөөсөө хайж олох ёстой юм байдгийн шүү гэж би чамд хэлэх байна. Тэгэхээр чи хэрвээ яг энэ өвдөлттэй байгаа, өөртөө ямар нэгэн байдлаар үл итгэж байгаа бол өөрийгөө дахин олохыг хүсвэл миний хайртай хүндээ хуурцсны дараа өөрөөр үлдэх аргачлал гэсэн тийм бяцхан миний курс байгаа. Тэрийг сонирхоод үзэж бол энэ чиний дараагийн алхмын чинь хөдөж байх боломжтой юм шүү. Хэрвээ чи энэ дугаараас эргэцүүлэн бодох ганцхан зүйлийг өөртөө авч үлдэж өөрийгөө болон бусдыг инэрэн хайрлах сэтгэлээр ойлгож чадсан бол миний зорилго биелж байна тэр. Чи өөрөөрөө байх зэргийг алхам алхмаар олж чадна.